За багийн спорттой муу гэлцдэг байсан. Тэгвэл энэ ойлголтыг Монголын 3x3 үндэсний шгшээ багийн сагсны залуус бол өөрчилсөн. Шинэ түүх бүтээж яваа 3x3 шгшээ багийн огттой ярилцгаар энэ амжилтын чухам юу байдсан бэ гэдэг тухай ярилцгаар бэлтгэл дээр нь хүрээдэрлээ. Талбайд гарч ирээд хожил авахын тулд талбайн гадна ч гэсэн нэг баг байх хэрэг гардаг үзье. Тиймээс охид хоорондын харилцаанда ямар дүрэн баримталдаг тухай, тэдний амжилтын ард юу байдаг тухай бид ярилцах болно. Өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатарт болсон дэлхийн аварга тоглосон бүрэлдэхүүнээс Нандин Хүсэл, Цэрэн лам хоёр гадаадыг зоржээ. За бэлтгэл амжилттай явах да. Амжилттай. Ядарсан уу? Гайгүй. Гэтэ өнөөдөр нөгөө өглөө 6:30-д бэлтгэлээ хийчээ. Тэгээд бас гадар жоох ажилтай. Тэгээд оройны бэлтгэл хоорондоо жоох амар чидаагүй. Тэгээд жоохон ядлаа. Гэтэ гайгүй. Хоёр бэлтгэл юм уу те? Тийм, дандаа ер нь өдөрт баяр бэлтгэл. Өөнийхэн 6:30-аас. Тийм. Тэгэхээр чи одоо та хэдийн сагсаар анх хичээлж ирснээс хойш гэхээр чи одоо хэдэн цагийн бэлтгэл байх нь мэдгүй байгаа. Цагийн бэлтгэл их үү? Ер нь эхэлснээс хойш гинэ. Ариукагийн хувьд хэдтэйгээс тоглож гисэн бэ? Юу 15 тагаас ахаа. Тийм. Тэрнээс хойш их одоо хэдэн цаг юм. Одоо 9 жил гэсэн үг байна. Тэгэхээр нэлээд их цагийн л зарцуулсан баг. Миний хувьд болохоор 18 тагаас хойш 7 жил гэхээр одоо. Онолбаатарын хулан 2017 оноос мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн ахтайгаа зэрэгцэн Монголын сагсны өнөөгийн амжилтын түүхийг бүтээлцэж яваа. Бүгд найрамдах хятад ард улсын мэргэжлийн дээд лиг тоглох гэрээ байгуулсан анхны монгол сагсчин. Хулан одоо дэлхийд шансаагаараа 12-т бичигдэж байна. Батэрдний ариун цэцэг. Сэлэнгийн зүүн хараад ах нартайгаа тоглож анх сагсан бөмбөгт дурлаж байсан жаахан охин одоо Монголын сагсан бөмбөгийг дэлхийд таниулж тунхагладаг үн цэнтэй тамирчин болжээ. Ариун цэцэг чансаагаараа дэлхийд 14-т бичигдэж байна. Бацаажийн болор эрдэнэ. Залуучуудаа ангиллаас орж ирж Улаанбаатар Амазонд тоглож байгаа. Ултай спортороо хаана хүрэхээ зураглан харчихсан байгаа ирээдүйтэй тамирчин. Болор эрдэнэ залуу тамирчдын жагсаалтанд чансаагаараа дэлхийд 25 дугаарт бичигдэж байна. Сая 6 сарын сүүлээр болсон нөгөө дэлхийн аваргын тэмцээн лөө бүгдээрээ 6 сар руу эргээд очил тоо. Яагаад тэгэхээр бүгдээрээ ингээд сайн мартагдаагүй байгаа тийм мөч. Тэгээд тэр дэлхийн аваргын одоо хамгийн экзэгтэй мөчүүд гэх юм бол та дэв ямар тоглолттой айлт хэсэг байсан бэ? За миний хувьд гэх юм бол бид нөгөө нэг эхнийх манай зоонд Бразил, Герман, Украин гэдээ байсан. Манайх тэгээд 4 багс нөгөөт нь л Бразил, Герман, Украин, Испани. Тэгээд манайхлаад Испанид тоглоод тэгээд дараа нь Бразилийн тоглолтын дээр эхлээд Бразилд тоглоод тэгээд Бразилийнхаа нөгөө тоглолтын дээр манайх хоцдог ахгүй. Тэгээд хоцсноос болоод ингээд амар том урам зориг авсан. Өөрсдөө чадах юм байна те. Тэгээд цаашаа илүү ингээд тоглолтууд дээр илүү зооны тоглолтууд дээр өөрсдөө хийж чаддаг. Тэгээд өмнө олон жилүүд амар олон жил бэлтгэл хийжсэн. Тэрнийхээ үр дүнд ингээд бид нэр хичээж чадах юм бол тийм ингээд амжилт хүрч чадах юм байна. Цаана дөндөө том амжилтууд байгаа маа гэдэг зүйлийг амар харсан. Чиний хувьд хамгийн эзэгтэй мөч мэдээж одоо нөгөө хагас шиг Полиндийн эсрэг тоглолт тэгээд нэмэлт цаг гарсан. Тэгэл миний хувьд ч 2 шидэд хийж чадаагүй, айлч довтлол хийж чадахгүй ингээл маш олон довтлоо байсан л да. Өөр тайм чинь ер нь бол ингээ 1-2 довтлол ерөөдөө дуусчдаг тий. Тэгэл Ариука Монслан тавиад гүүгэлсэн. Тэгээд Ариука нэг бөмбөг очихгүй нандаж 2 шидэж алдаал. Тэгээд Ариука сүлдө уурлаа над бөмбөгөө өгөөч гээ. Тэгээд нэхэж нэгч жагаад аваад тэгээд тэр хожлын шидэлтийг хийгээд тэгээ би Ариукагаа хийлтгэн гавьяаны шидэлт штэ наачаа амар шидэлтгээд бүр үнэхээр гайхалтай шидэлтээсэн. Тэгээд тэр шидэлтийн ачаар бид нэр финал шалгарч идсэн. Ариука тэр шидэлтийг хийж явах сэтгэл зүй мэдрэмж яг ямар байсан? Ингээд би нэг шидэлтүүд хийгээд захгүй гэдэг миний шил орно надад заагаа би шидүүлэг орох гэж захгүй. Тэгээд надад өгөөч гээд тэгээд гэсэн чинь ингээд сул агаад нөгөө манай эцэг сул шидэдсэн шүү дээ. Тэгээд гэсэн чинь ингээд заслааны аваад яг аваад шидсэн чинь тэр мөчид өөрөө ч тгийг яг ингээд дэлийгээд орж явахыг хараад бүр ингээд гайхаад амаа дараалыг тэр мэдрэмж бол үнэхээр үгээр хэлэхгүй хийж марцчих шиг мөчсөн. Mishandled for a moment. 6 to shoot. It swung. Bad girl to the rescue.
The Cinderella story continues. Mongolia are going to the ball. The final in OT. Тэгээд тэр дэлхийн аваргын дараа чинь хэдэн өдрөл ер нь монголчууд ингээд ярьсан л та. Үе сагсны их орон Америкийг те талын Монголын охтууд ингээд хоччлоо энэ ч одоо юу болж байна гэх. Тоглолтын дараах тэр нөгөө сэтгэл хөдлөл, тэр сэтгэл хөөрлийн мэдрэмжтэй хэр удаа үргэлжилсэн ер нь ямар шүү байсан? Яг тэр үед ингээд бид нэг юм дандаа бас буулгаарт юм ярихгүй тэгээ бүр ингээд амар сандралтай ингээд тэр нөгөө догтлол ингээд байгаал гэсэн. Тэгээд шүн унтаж чадаагүй бараг 4-5 цагт унтсан байхаа. Тэгээд ингээд зүрх. Тэгээ маргааш өглөө ингээд нойр дутууч гэсэн ингээд яг цааныхан нөгөө сэтгэл хөдлөл байгаад байдаг. Тэгээд дараагийн тоглолтын дээр чадна гэсэн нөгөө сэтгэл зүйтэйгээр орсон болохоор ингээд байсан байна. Юу одоо шийдсэн бөмбөг одоо шийдэнд авах хэсэг чинь олон бэлтгэлийн үр дүн байд юм уу? Тэнд тухайн бас нэг аз гэх юм уу? Нэг тэр мөчийн юм байдаг уу? Эсвэл одоо техник байд юм уу? Тэ юу байд юм бэ? За ер нь мэдээж угаасаа нэг амар азанд найдаад ах хэрэггүй, хүн өөрөө өөртөө найдах хэрэгтэй. Тэгээ мэдээж ямар их бэлтгэл хийсэн, ямар их одоо яг шидэлтэн дээрээ төвлөрсөн гэдгийн үр дүн нь яг тэр яг хожлын шидэлтүүд баха. Тэгэхээр бол нэг амар азанд найдаад идэггүй гэх юм уу? Жишээлх юм бол нэг бэлтгэлийн туршид хэдэн удаа бөмбөгөө шийдрүү шийдтээ? Одоо яг тэрдэн удаа гэж тоог нь болгож чадахгүй. Гэхдээ миний хувьд бидний бодлоор бол одоо ингээ яг шидэлтийн бэлтгэл хийвэл хийд юм бэ. Одоо мэдгүй зааж бодоод хайрыг Өмнө нь ч өдөрт бол нэлээ хийдэг гэсэн шүү дээ. 50 100 шидэд юу 50 100 ч байгаа. Нэг 500 600 нэг шидэлтийн буундаа шидэж мэдээд байдаг гэсэн. Тэгээ ер нь бол нэг шидэлтийн бэлтгэлд бол нэг бэлтгэлээр л 500-аас 1000 шиднэ. Тэгээд их чинь нөгөө нэг тоглолтын донд одоо тий оролтууд хийн тэгэл өөр зөндөө олон техникүүд байгаа. Ганцхан шидэл хийхээс илүү. Бид нар бол та нарын ингээд амжилтын түүхүүдийг те хочлуудыг мэдж байгаа. Гэтэл бидний мэдэхгүй ингээд саяных шиг одоо бидний мэдэхгүй ингээд чимээгүй хийж байгаа бэлтгэлүүд те өглөө эрт ирсэн бэлтгэлүүд за тэгээ зөндөө хожигдлууд ч гэсэн байгаа. Та хэдийн одоо энэ саксны карьерийн туршид хамгийн хэцүү үе юу нь хизээ байсан бэ? Миний хувьд гэх юм бол нөгөө нэг яг ингээд яг анх саксан бөмбөр хичээлээд тэгээ яг шгшээ багтаа дуудагдаад ингээд бэлтгэл хийгээд ингээд амар их олон бэлтгэл хийдэг байсан. Тэгээд амар гүйлдэг тэгээ ганц хоёр юу хин нэг гүйлт ч юм уу тэгээ нэг бэлтгэлээ байнга тавтаад байдаг хүч ч юм уу тэр үеэс амар ингээд за би байлээ тэгээ саксан бөмбөр ер нь за юм би яагаад ингээд өөрөө зовоогоод тэгээ зүгээр яг ингээд мэрэгчлэрээ ажиллаж авдаг юм сургуулаа төгсчөөд тэгээ тэгж амар боддог байсан. Гэхдээ яг ингээд би өөрөө зүрх сэтгэлмэн санаа ингээд саксан бөмбөг тайртай болохоор тэр зүйлийг давж чадах нь ингээд би өөрөө байгаа болохоор бусдаас нэг амар юу гэх хүмүүс намайг юу гэж хэлнэ байна уу те би яг тэр бэлтгэлээр юу туулж чадсан тэрнийхээ хэрэг ингээд давж чадсан. Миний хувьд болохоор яг 17-ад яг насан туршидтын 17 настай насан туршид хүмүүстээ насан туршидтын шгшээ багтаад гисэн баггүй юу. Тэгээд яг тэр үед ингээд яг өөрөөсөө дээшээ одоо насан туршсан хүмүүстэй ингээд тоглоод ингээд ерөөсөө ямар ч хожил авч чадаагүй бид нар яг 5-5-ын шгшээ баг дээрээ яг тэр үед амар тийм нөгөө шантрах мэдрэмж төрж исэн ингээд насанд хүрсэн одоо ингээд өөрөөсөө илүү ур чадвартай хүмүүс ингээд за дэлхий дээр ингээд надаас олон ингээд маш олон хүмүүс байд юм байна. Тэгээ жоохон тийм шантрах мэдрэмж төрж исэн. Гэхдээ яг тэр үедээ тэр тэмцээнүүдэд дуусгачаад би яг өөрийнхөө өсвөрийнхаа яг 18 насны дэлхийн аварга дээр очиод яг ингээд өөрийнхөө яг үеийнхаа хүмүүстэй тоглоход би бол арай өөр төвшөндс ингээд арай нэг левел ап хийсэн юм байна да гэж бас бодож ирсэн. Яг тэр үед бас нэг жоохон их нартай ингээд яг 5-5-ыг арай хөгжөөгүй үед нэг жоохон шантрах мэдрэмж авч ирсэн. Болгонгийн хамгийн хэцүү үе. Миний хувьд болохоор ингээд бас ингээд ер нь өмнө зөндөө ярьж исэн. Тэгээд нөгөө нэг амар олон ялагддаг байсан. Тэгээд амар олон бэлтгэл хийдэг байсан. Тэгээд яг ингээд сайжрахгүй байгаа юм шиг яг юуны төлөө юм бэ гэдэг мэдрэмж тэр үед л сайн бицсэн. Тэгээд хэцүү ч гэсэндээ тэгээд нөгөө нэг шантрахгүйгээр үргэлжлээл авах хэрэгтэй юм байлээ гэдэг сургамжийг маш их мэдэрч авсан. Тийм болохоор ингээд сайжрахын тулд үргэлжлүүлээл тэмцээл байх хэрэгтэй юм байлээ. Тэгээд яг хэцүү үед байна. Гэтэ борооны дараа үргэлж нар гарна гэдэг шиг тэгээд би өөртөө ингээд сануулж хэлдэг гэсэн зүйл нь би ингэж хичээж байгаа хизээ нэгэн цагт амжилтанд заавал хүрнэ. Заавал хүрнэ. Би угаасаа хүрнэ гэдэг яг итгэл зүрх байсан болохоор одоо юу гэх юм шантрахч угаасаа надад боломж байхгүй.
Манайх 5-9-ыг 5 сагсан дээр тим ч одоо амжилт үзүүлж байгаагүй шүү дээ. Үзүүлээгүй. Харин 3-9-3 дээр манай эрэгтэй багч нар, эмэгтэй багч нар аль аль нь маш амжилттай байгаа. Энэ яагаад юм бол энэ жил бид нар Азийн аваргаар Б дивизионд ер нь бол 4-р байранд орж чадсан 5-9-ыг 5-аар. Тэгээ тийм болохоор бас ингээд баг-багаар бас ингээд олон улстай ингээд амжилт үзүүлж эхэлж байгаа гэж бодож байна. Тэгээд яагаад вэ гэж та асуулт миний бодлоор хариулт нь бол маш энгийн бах. Яагаад тэгэхээр ялангуяа эмэгтэй 5-9-ыг 5 сагсын хувьд бол ерөөсөө 3 жилийн түүхтэй, лигтэй ерөөсөө шигшээ багуудад одоо өмнө нэгч нар маань тэмцээнд явъя гэсэн ч гэсэндээ 4 жилдээ нэгэн удаа Азийн наадамд оролцдог. Тэр тэмцээнд орохдоо 2 сар бэлтгэл хийдэг. 4 жилд нэг удаа олон улсын тэмцээнд орно. Өөр тэмцээн байхгүй. Яаж хөгжих вэ? Тэ? Ямар ч тэгэж одоо эн чинь дотроо өрсөлдөх тэмцээн алга. Дэлхийдээ өрсөлдөх тэмцээн алга. Тийм болохоор эн чинь ингээд нөгөө нэгүхийн одоо яг ингээ хүүхдээр ярих юм бол 2-3 настай л ер нь сагсан бөмбөг байхгүй юу. Тийм болохоор одоо энэ дэлхийн шилдэг те одоо Азийн шилдэг багуудтай одоо ингээд бас өрсөлдөөд энэ жил бид нар багаараа маш их бахарч чадсан зүйл нь Таиландын багийг очлоо, Казахстаны багийг очлоо те одоо иймэрхүү амжилтуудыг гаргаж чадсан. Тэгээ тийм болохоор би бас Монголынхаа 5-5 ирээдүйд бас маш ихтэй байгаа. Тэгээд ялангуяа бас эрэгтэй баг маань гэсэндээ маш өсрөнгөө гэж сүүлийн хэдэн жилүүдэд маш гайхалтай үзүүлж чадсан. Эрэгтэй 5-5 шигшээ баг маань те одоо Азийн аваргад оролцоход тасан сая ганцхан оноо дутуу байлаа шүү дээ. Харамсалтайгаар онооны зөргүүнээс болоод нөгөө нэг Гуамын шигшээ багийг 13 оноогоор билүү хожижул гарахаас нэгсэн чи 12 онооч л ерөөсөө нэгэн хоцсон 12 оноо байсан. Гэхдээ ерөөсөө нэг онооны тоон дээр л алдсан байхгүй. Тэгэхээр одоо тэгж бодож байна. Тэгээд одоо 3-9-3-ын хувьд гэх юм бол манай монголчууд одоо ингээ бас арай илүү олон хугацаагаар хичээлж байгаа. Тэгээд бас манай монголчуудын нөгөө нэг тийм биеийн нөхцөлд илүү зохицсон болов гэж боддог. Одоо илүү тийм богино зайд ажилладаг тий илүү физикал илүү хүчтэй болохоор илүү зөгтөг бахаа гэж бодож байна. Та хэд талбай дээр гарч ирээд мэдээж нэг зорилгын төлөө тоглож байгаа тий хожихын төлөө нэг одоо баг болоо. Гэхдээ талбай дээр гарч ирээд тэгж нэг баг болж тоглохын тулд талбайн гадна гэдэг юм уу та нар багийн гишүүд хоорондоо бас яг нэг баг шиг байх, бие биенийгээ илүү дэмжиж ойлгодог байх. Тэр үйл явц бас их чухал байдаг баха тий. Тэрэн дээр одоо та нар хоорондын харилцааны гэх юм уу, харилцааны дүрм гэх юм уу тиймэрхүү юм байдаг уу юу гэдэг бол бид чинь талбай дээр гарч ирээд талбайн гадна чи яг гэр бүл шиг тэгээ би энэ хүндэлдэг, би энэ амар мэддэг. Тэгээ маш олон удаа ингээд хамт тэмцээнд яваад үзсэн. Тэгээ нөгөө нэг одоо их нэгнийхээ муу болон сайн талуудыг бүгдийг мэддэг болохоор ингээд талбай дээр гарахад ямар ч асуудалгүй байдаг. Тэгээд ингээд ойлголцол гэх юм бол бэлтгэл дээр хамт ингээд хоорондоо ярилцаа тэр юмудаа хийе ингээд ярих юм. Ярилцах хамгийн гол чухал нь хоорондоо ярилцахтай би нэг буруу ойлголцол хэлэхгүй байх юм бол талбай дээр ямар ч асуудалгүй байдаг. Үйл ойлголцол нууцлан гарсны дараа та яаж шийдэж санахгүй? Мэдээж л тий хүн тэмцэн угаасаа бас тиймэрхүү асуудал гарна. Гэтэ манай багийн бас нэг хамгийн давуу тал нь одоо үйл ойлголцол гарсан гэсэндээ хизээч шүүхийн нэг нэгэнд байгааг толтол гомддоггүй. Тэгээ дараа нь бие биенээс уушлахгүй чаддаг, ярилцаж чаддаг. Тэгээд юу гэх нэг нэгэндээ муу санаад яваад байдаггүй. Яг ингээд гомцсон бол гомцсноо хэлчих, гомцсон бол гомдоосноо хэлээд уушлалтаа гоочдаг. Тэр л одоо манай багийн хамгийн том давуу тал гэж бодож байна. Тэгээд ерөөсөө сайн ярилцаж чаддаг асуудал гарвал тэр соёл яаж тогтсон бэ? Тэрэнд одоо нөлөөлсөн хүн гэх юм бол тийм хүмүүс байгаа болоо яасан бол өөрсдөө л олж авсан юм. Окей. Би болохоор нэг амар ярьдгүй ер нь тотгош байгаа юм баггүй юу. Тэгээд ингээд юу гэх ламкэш ч юм уу хулган ингээд чи ингээд яриа ингээд тэгээ чам юу хэцүү бай тэрийг яар гэдэг. Тэгээд тэрэндээ чамд ингээд багийнхан ч хамт байна. Тэгээд гिचсэн ингээд асуулт гарсан юм уусаа гадуур ингээд явж байгаа юм гэсэн юм гэдэг зүйлээ ярьчих юм бол чамд амар тэгээд бид нар ч гэсэн багаараа чамд одоо гэх өөрсдийнхөө найзтай хичнээн байгаа болохоор туслах боломжтой гэдэг зүйлээ яг амар өөрсдөө би минийгээ ингээд татаж чадсан гэх юм уу. Нээлттэй болдог одоо хаалттай байсан хүмүүсийг амар гоё дотор сэтгэлийг ингээд онгойлгож чаддаг тийм амар ялцдаг хүмүүс нь. Тийм миний хувьд бас яг анх 16 удаа Улаанбаатар амжаас багт орж ирэхэд яг ихснэр яг л бүр ингээд яг л миний төрсөн их чиг ингээд амар гоё хайрлаж ингээд за энэ хүргээд үгүй те хамт хоол идэ энэ төр гэл ингээд амар халамжилдаг байсан. Тэгээд хүнээс ингээд нөгөө нэг халамж хайр инэрлийг ингээд мэдрээд хахад буцаагаад тэр хүнд өгöd байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бидний ингээд уур амьсгал амар гоё байдаг юм шиг санагддаг. За хожлын дараа бол мэдээж ойлгомжтой баяраа тэмдэглэн баяр хөөр те өөрсдөө бахархах бие биенийхээ одоо амжилттай гоолуудыг амжилттай давуу одоо дамжуулалтыг ингээд санаж ярьцгаан те хожлын дараа яадаг вэ?
Хожигдлын дараа тэгээд мэдээж шууд зүгээр болно гэж байхгүй. Тэгээд бид тамирчин хүмүүс хортой шартай ингээд маш их өвдөн те. Тэгээд хэсэг ингээд хоорондоо бие биендээ ингээд хугацаа аваад тайвширч агаад тэгээд ингээд бас хоорондоо ярилцаж чаддсан болоо. Одоо ингээд тэмцээн дээр бас болоогүй зүйлийн хоорондоо ярилцдаг. Дараагийн удаа яаж сайжрах вэ гэдээ ярилцдаг. Тэгээд бас нэг манай багийн даваа тал бие биендээ буруу өгдөггүй. Хичнээн яаж чожигдсан те. Тэр нь бас яг даваа тал ахаа гэж бодож байна. Ааха. Хожиглагч багаараа, хожиглагч багаараа. Мэдээж тэр бол багийн спортын хамгийн том даваа тал. Хожих юм бол бид нар хамтдаа хожино, хожигдох юм бол хамтдаа хожих юм шиг. Жишээ нь хожигдлын дараа одоо ингээд дүн шинжилгээ маяг юм хийгээд бүгд ярилцдаг байна шүү дээ. Тэр ингээд зөвхөн багийн гишүүдийн дунд болдгоо дасгалжуулагчтайгаа ингээд албан ёсоор ийм одоо тактик юм яриад ийм Ер нь бол багийн гишүүдийн хооронд бид нар хоорондоо маш сайн ярилцж чаддаг л гэж үзэж байна. Тэгээ мэдээж коуч бол одоо ингээд бид бичлэг үзнэ. Тэгээ бичлэг үзээд одоо ингээд алдаа гаргасан зүйлүүдийг маань хэлнэ. Тэгээ анализ өгөөд яг ингээд тактикийн хувьд ямар өөрчлөлтүүд хийж болох вэ те. Бид нар дараагийн удаа яах вэ гэж бэлтгэлээр тэрийгэ засах гад мэдээж маш сайн хичээдэг. ааха. Та хэд мэн сэтгэл зүйчтэй вэ? Сэтгэл зүйч Манай сэтгэл зүйч Стив манай коуч дасгалжуулагч нь тэ өөрөө яг сэтгэл зүйн ажил сэтгэл зүйч өөр ямар өөр Тэгээ маа 5 дээр Amazon сүлүүд дээр бол манай хоёр сэтгэл зүйч байдаг. 3 шигшээ баг дээр. Гансүх ах болон хонгорцол ихчгээд тэгээ хоёр ихч маань бол ингээд бидтэй бас хоёрхан ажиллаас хаяа бид нар хэрэгтэй үедээ хүссэн үедээ залгаж болдог. Тэгээд тийм болохоор бас ингээд бид нар өөрсдөө нэг жоох хэцүү ч юм уу те яг ингээд 3 шигшээдээ байхгүй ч гэсэн те яг бид нар яг хувьдаа бол ингээд асуудал толгорсон ч юм уу тохгүй үедээ ингээд шууд уцаа аваа залгаад биднийг ярилцаад маш гоё сэтгэлийг онгойлгож өгдөг хоёр сэтгэл зүйч маань бол бас ингээд бидэрт маш их тусч чаддаг. ааха. Яг албан ёсны тийм сэтгэл зүйчийн хэрэгцээ ер нь та хэдэд мэдрэгдэж байна уу? Мэдрэгддэг үү? Ер нь бол хэрэгтэй байдаг. Одоо их сэтгэл санаагаа заримдаа унах зүйл байна шүү дээ. Тэг ингээд одоо их тэмцээнээр өөрөө хийж чадахгүй байсан зүйлээрээ алдаа дараа нь ингээд засч олон л татдаг. Тэр тухайдаа одоо их хэрхэн нэг юм суудсан байгаа те нэг тийм нэг юм кодлогдсон байгаа. Тэрнээсээ ингээд гарч чадахгүй мөч байдаг ч юм уу те. Тэрийг ингээд хүнтэй сэтгэл зүйчтэй хэлэх юм бол илүү бас онгох мэдрэмж авдаг. Олон нийтээс та нарын одоо энэ хожлууд, амжилтуудын дараа та нар чинь олонний танил болоод байгаа тий. Та хэдэн амжилтыг дагаж ирж байгаа энэ зүйлсийн одоо яаж хүлээж авдаг вэ? Ямар шүү санагддаг вэ? Нэг амар хүн дээр хүлээж авахгүй байгаа. Тэгээ зүгээр яг энгийн хүн шиг тэгээ хүмүүс аваад гэж харж байгаа бах. Бидэд хийх ёстой юм хийгээ үзүүлсэн. Тэгтээ бидэд ингээд яг үр дүнд гэх юм бол хүүхдүүдэд ялангуяа үлгэр дуурайлтай тий яг энгийн байдаг, хэвийн байдаг тий мэдээж хүн өөрчлөгдөж болохгүй гэдэг зүйлийг амар харуулах хэсчээдэг. Тэгэхээр би ямар нэгэн алдаа гаргаад тий ингээд өмнөхөөс өөр харагдаад ч юм уу өөр зангаар шин гаргадах юм бол тэр хүүхдүүд муухай үлгэр дуурал үзүүлнэ. Тэдний оронд тэгхгүйгээр илүү их өөртөө амираас ажилладаг. Миний хувьд гэвэл одоо тэгээд энийг хайр инэрлийг ингээд маш талархаж хүлээж авч байгаа. Тэгээд маш их талархал тэгээд энэ ард түмнийхээ хайрыг одоо илүү хичээж илүү их ингээд бүр алаа амжилттай үзүүлж ингээд илүү их бахархуулахыг хүсэж байна. Ингээд үзэгчтэй талбай дээр 3-3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний мөнгөн медаль манай Монгол улсын эмэгтэй шигшөө баг тамирчид маань гарч ирлээ. За тэдний өвдөх юм бол Азийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль, Улаанбаатар Women's Series-ийн аваргыг авч ирсэн баг тамирчид. Ингээд дэлхийн аварга шалралт тэмцээн тэр дундаа Монгол улсын түүхэд бичигдэж байгаа. Учрын үндэ гэх юм бол багийн спортын дэлхийн аварга шалралт тэмцээнээс санхудаа манай охтууд мөнгөн медаль авсан үзэгчтэй. За тэдний өвдөх юм бол зам дардан байгаагүй. Өмнөд Америкийн шансаа тэргүүлж байгаа Бразилийн хэсэгтээ хоцсон. За өнгөрсөн оны Олимпийн мөнгөн медаль Испанид хожигдсон. За тэгвэл дараачаас нь өнгөрсөн оны Олимпийн аварга Германы шигшээ багийг хоцсон. Зүүн Европыг тэргүүлдэг Украиныг хоцсон. Дараагийнхтаа дэлхийн шансааг тэргүүлж байгаа цагтаа босоо байсан Олимпийн хүрэл дэлхийн аваргын алтан медальтай Хятадын шигшээ багийг хоцсон бол сагсан бөмбөгийн хорон дэлхийн аваргад 2 төрүүлж байсан 2020 оны Олимпийн аварга Америк нэгдсэн улсын шигшээ багийг хожиж гарч ирсэн шүү дээ үзэгчтэй. Хагас шигшээд Польшиг хоцсон. За харин финалийн тоглолтод Нидерланд хожигдлоо. Үнэхээр багтан мөч байна үзэгчтэй. За баруун гар талаас дүрлээд явах юм бол яг одоо медаль зүлж байгаа онлотрын хулан мөнх сайхны цэрэн лам Нямжовын анд үүсэл Батардны хариунд цэцэг гэсэн энэ дөрвөн бүсгүй энэ дөрвөн охин үзэгчтэй түүх бүтээсэн шүү. Энэ бол Монгол улсын спортын салбарын спортын хамгийн том түүх. Бид нар дэлхийн аварга шалралт тэмцээний мөнгөн медалийг авсан шүү.
Т аваргын мөнгөн медаль авсны дараа 1 тэрбум төгрөгөөр шагнасан шүү дээ. Энэ бол нөгөө бусад спортын төрлүүдэд байхгүй маш том жишг болсон шүү тийм ээ. Тэгээ мэдээж бас тэгээд MCS group-ийн давс ингээд бидний хөдөлмөрийг үнэлээд ингээд одоо ингээд шагналах хүсэнд маш их талархаж байгаа. Тэгээд MCS group гэсэндээ одоо Монголын сагсан бөмбөгийг бас дараагийн түвшинд гаргахад маш том өрөнгө оруулалт хийсэн. Одоо тийм болохоор ч тэрүү бид нэр одоо ингээд олон улсын түвшинд одоо ингээд өрсөлдөх хэмжээний танилцуулж болж байна. Одоо тэр бүх нөхцлөөр хангаж өгч байгаа гэж хэлж байна. Тий. Багийн спорт ингээ хөгжөхөд яг саяны шиг юм дэмжлэгтэй ивент тэглэг ер нь яг ямар та нарт ялгаа яаж мэдрэгдэж байна? Мэдээж хамгийн ихтэй одоо жишээлбэл бид нар гадны дэмжлэг хөрөнгө оруулахгүйгээр бид нар олон улсын тэмцээнд оролцож чадахгүй, бид нар бэлтгэл хийж чадахгүй, заал байхгүй бид нэр одоо ингээд яг мэрэгжлийн тамирчин гэдэг одоо статустай ингээд бэлтгэлээ хийгээд хангаад тэ олон улсын тамирчтай өрсөлдөнд бол тийм л төвшөнд одоо бэлтгэлийг хангаж өгж ийн одоо ингээд коуч нар тэ одоо эмч нар одоо ингээд бүх л зүйлээр ингээд бидрийг одоо ингээд хангаж одоо хамгийн өндөр түвшний тамирчин болоход нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тийм болохоор одоо бид нэр ерөөсөө л хичээх хэрэгтэй тэ. Тийм бид нэр адилхан гартаа бол тэ би яагаад тэр хотод өрсөлдөж болохгүй гэж тэ. Тийм л тийм болохоор одоо бүх ивент тэгш одоо хамгийн чухал одоо маш их таалагдсан. Хөгжингүү орнуудад одоо мэрэгжлийн тамирчид нь яг тэр спортоор хичээлдээд яг тамирчин бол тамирчнаа хийгээл ингээд өөр ажил одоо давхар ажил хийх шаардлагагүй гэдэг юм санаа зовх шаардлагагүйгээр амьдардаг шүү дээ. Манай 3 сагсан дээр тийм хэмжээнд байгаа болоо та одоо тамирчны карьерийнхаа түвшинд тэгж амьдрахаар байгаа юу? Тийм боломж тийм байдаг уу гэж ер нь байдаг. Ер нь л одоо юу гэх ажигаар нь одоо сагсан бөмбөг хичээлээ улсынхаа шигшээ тоглоал тэ зөвхөн бидэд яг бэлтгэлэл хийдэг. Тэгээд ингээд бэлтгэлээгээ тэмцээндээ явдаг. Тэгээд яг хажуугаар нь ажил биш юм хичээлүүдтэй ингээд хичээлтэй хүмүүс хичээлдээ яваад яг ер нь бол яг байдаг. Хүн нэг гадаадд болохоор одоо яг байрлаж тийм кампинг хамт байдаг. Манайх болохоор зүгээр яг гэр гэрээсээ явдаг. Ер нь бол боломж юм. Яг угаасаа нөгөө нэг эмгтэй сагсан бөмбөгч угаасаа одоо ингээд нас гэж байдаг шүү дээ. Одоо ингээд нэг 30 гараад ирэхээр нэг жоох удаан болоод тий. Нэг тиймэрхүү байдлаар одоо нөгөө залуу насны спорт гэж би бол хөдөө боддог байхгүй. Тэнгүүд яг залуу байгаа дээр яг ингээд маш сайн хичээгээд одоо ингээд тэгэж явбал илүү тийм нөгөө нэг зөвхөн ингээд сагсаа тоглоод явах боломжтой. Яг хуу миний хувьд бол тэгээд ингээд жоохоо хөгшрөөд ирвэл бас хэцүү л ах гэж боддог тий. Танаа одоогийн дасгалжуулагч Стивсер 2022 оноос таадтай ажиллаж ирсэн байна. 20 эрэгтэйтэй 22 оноос эмэгтэй 23 оноос. 23 оноос. Ер нь ямар онцлогтой, ямар арга барилтай дасгалжуулагч вэ? Дасгалжуулагчийнхаа тухай бас бидэрт илүү ярьж өгөөч. За манай Стивсерийн хувьд гэх юм бол ингээд бид нартай яг найзууд шиг ингээд нээлттэй ярьж чаддаг. Гэхдээ ингээд бидний болохгүй зүйлийг бас хатуугаар хийж чаддаг. Тэгээд ингээд одоо бидний одоо яг жижиг детальч ур чадвар дээр маш сайн ажиллаж чаддаг гэж бодож байна. Тэгээд ер нь бол ингээд бас айгаа тийм нээлттэй гоё хүн. Тэгээд яг түр Арика хийсэнчлэн одоо нөгөө нэг бидний сэтгэл зүйч болчиход өгч чаддаг. Одоо тоглолтын өмнө чухал тоглолтуудын өмнө бидрийг ингээд сэтгэл зүрхийг ингээд толтолхоо өргөж чаддаг. Тэгээ юу хийж чадхаа мэддэг. Тэгээ бид нартай ингээд яг л ялагдсан гэсэндээ ингээд бидрийг ингээд буруутгахгүй энэс яаж сайжрах уу бичлэг ингээ үзээд сайн зүйлсүүд нь энэ хийсэн байна гэж бас бидрийг магтаад цаашаа чаддаг. Тийм болохоор ч гэсэндээ одоо бид тэр болгоноос амар их урам аваад бас ингээд айгуу тийм өрчөчтэйгээр бэлтгэлээ хийдэг гэж. Багийн амжилтанд нэг дасгалжуулагчтайгаа тогтвортой ажиллах энэ ер нь хэр чухал байдаг вэ? Ер нь чухал хаа би гэхдээ сая яг одоо мэдхгүй л. Ер нь бол амар чухал гэж би бодож байна. Одоо яг тэр хүн чинь ингээд бидтэй амар удаан ажиллаа мэдж байгаа. Тэгээ энэ хүмүүс яаж тоглодог вэ гэдэг ингээд тэр хүн ингээд тактик боловсруулаач ч юм уу те энэ дээр ийм ажил хийгээд энэ ингээд өмнө юм байсан бол одоо тэгээ дараагийн дахь дээр энэ дээр нь ажил хийх ч юм уу те баруун залаад баруун сайжраад хахад зүүн одоо ийм хахад зүүн дээр нь ажил хийгээд ч юм ингээд байгаагаар тийм юм дэжгүй юм олон жил ажиллах юм сайн байна. Спорт ч нөгөө хүний зөвхөн тоглож байгаа тамирчдын биш үзэж байгаа үзэгч хөгжүүн дэмжигчдийн ч гэсэн ингээ хор шарыг хөдлөгдөг те. Тийм болохоор хочсон үед нь мэдээж алга таршин бахархан хожигдсон үедээ заримдаа бол бас ингээ хатуу шүүмжлэлүүд ирдэг штэ. Тэрийг яаж давдаг вэ? Тэр үед юу нь яаж бат хит донслохгүйгээр те сэтгэл зүгөө айтайхан байлгах ямар арга хэрэглэв? Миний хувьд гоё штэ ингээл хоцсон байхад ингээл хүмүүс урмын үг ингээд амар хөөгдөг. Тэнгүүл
Би болохоор шууд коммент уншчихдаг аахгүй юу. Тэгээ уншаад тэрнээсээ ингээд амар ингээд шар хөдлөлөгч юм ингээд амар ингээд зүүн хүмүүсийг хүлэн хүмүүс хэлнэ. Тэгээд тэрийг уншингууд ингээд амар зориг ордог. Өөрийгөө амар хурцлж тэр өгнүүдийг хурцлж өөртөө ингээд тусгаж авдаг. Би чадахгүй байж болно. Тэгээд тэр хүмүүс миний хийж байгаа те ард хийж байгаа юу хийж байгаа бэлтгэл хийж байгаа тэр хүмүүс мэдэхгүй шүү. Энэ спорт руу ороод хөгжил нь ямар байсан бэ? Одоо ингээд хөгжүүлэхэд зөндөө хүмүүс зүтгэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн үр дүнгийг мэдэхгүй байж ингээд юмээс олон юм ярьдаг болохоор ингээд тэрийг нь би илүү эргээр хүлээж авахыг ер нь стресстэй байлдаг. Миний хувьд бол яг монголчууд яг хожсон үед нь одоо ингээд хожлоо гэд хожигдсон үед нь ингээд хожигдлоо гэд нэг жоохон ингээд хоёр талтай л ингээд бичээд байдаг л та. Гэтэ олон нийтийн ийм шүүмжлийг яг манай ээж наваа ингээд одоо тоглолтын дээр жоохон муу зөө тоглох юм бол за ингээд өнөөдөр ийм тоглосон байна гэд манай ээж шүүмжлдэг байсан аахгүй 2 3 жил юм. Тэгэхдээ ингээд би яг шүүмжлийг тэр үед ингээд нэг амар хүндэр тусгаж аваа та яагаад ингээд намаа ингээд сайн тоглоод хахад ингээд байгаа гэдэг байсан чинь ингээд миний охоо одоо би ингээд чамаа шүүмжилж болно. Чамаа ингээд ирээдүйд 2 3 жилийн дараа ингээд Монгол улсын ингээд хүмүүс ингээд чамаа шүүмжилнэ гэд. Яг тэгээд одоо тэрийг илүү эргээр л хүлээж аваа тэгээд бэлтгэлээ сайн хийнэ гэж боддог доо. Тэгээд харуулна да тэр хүмүүс тэгээд. Шинэ үедээ олон нийтийн шүүмжлэлийг ер нь яаж хүлээж авдаг уу? Миний хувьд болохоор ер нь одоо ариггаагаас яг эсрэг ер нь бол уншихгүй байхыг хичээдэг. Тэгээд ер нь бол тэгээд нэг тийм тоохгүй байхыг хичээдэг. Тэгээд өөрөө л хичээгээд өөрийнхөө одоо хөдөлмөртөл их тэгж байгаа болохоор тэгэл өөрийнхөө хөдөлмөр маань уусаа тэгээ заах унах цаг үеэр нь тэ босох цаг нь байж таараа гэж итгэдэг. Тэгээ тийм болохоор тэгэл өргөжлүүлээл мэдээж ингээд тэгээ би өөрийнхөө хамгийн том шүмжлэгч нь гэх юм одоо тий мэдээж яагаад тэгэхээр амар хортой шартай ингэж хичээснийхээ ард ингээд нөгөө нэг хүссэн үр дүнд хүрэхгүй болохоор ингээд маш их шаналдаг, маш их өвддөг. Тэгээ тийм болохоор ингээд жоохон өөртөө ингээд нэг тайвшрах бас хугацааг өөртөө өгдөг. Хулан гадны багт бас тоглосон. Тэгээ тэнд Монгол тамирчныг ер нь яаж хүлээж авч ийн очоод ер нь ямар шүү дүнэлттэй. Хятадд сая өмнөх жил лиг тоглосон. Тэгээд манай Монгол намайг одоо Монгол хүн гэдэг хятадд аюу гой хүлээж авсан. Тэгээд тэгээд бас Монголынхаа нэрийг унгахгүйгээр бас өөрийнхөө хэмжээнд Монголын нэрийг сайн гаргаад тоглоод ирсэн гэж бодож байна. Тэгээд бас шин туршлага, шин челленж тэгээд ер нь айгу сонирхолтой байсан, айгу гоё байсан. Тэгээд бас нэлээд хүнд бэлтгэлүүд хийгээд бас нэлээд сайжирсан гэж бодож байна. Та хэд маань энэ 3-3 сарсны ирээдүг ер нь ямараар төсөөлж байна? Монголд хөгжил нь ямар шүү төвшөнд хүрэх бол та хэд маань бас ямар зорилгоодыг тавьж байна? За миний хувьд бол одоо ингээ манай эрэгтэй баг бол угаасаа ингээд яг замыг гатлаа тийм мөсөн замыг туулаад бид нар тийм замыг өсгсөн. Тийм болохоор одоо тэд нэр бол одоо ингээ бас дэлхийн шилдэгүүтэй байнга л өрсөлдөж идэг тий Азийн топ баг гэж явдаг. Тийм болохоор ингээд ах нарын хувьд ч гэсэндээ тэр ранка бол хадгалаад явна тий мэдээж бидний хувьд ч гэсэндээ одоо ах нарын хувьд ч гэсэндээ хамгийн том зорилго бол 2028 оны ял юм байна. Та нарын амжилт ер нь сарсаар хичээлдэг хүүхдүүдийн тоог зөндөө олов өсгсөн болов ямар шүү одоо мэдээллүүд гэх юм уу ямар мэдрэмжүүд таад авч байна? Бидэд нөгөө нэг Сэлэнг бодонсын нэг нөгөө хүүхдийн 16 насны тэмцээнүүд боллоо 13 насны тэмцээнүүд болсохгүй гэсэн чинь ингээд амар олон хүмүүс ингээд хүүхдүүд бэлтгэл явж байна. Тэгээд дээрээс олон насны хүүхдүүд ингээд бага насны хүүхдүүд ингээд бэлтгэл сургуульд амт явж ирсэн гэсэн. Тэгээд баг саксных нь ангиуд нь баг дүүрсэн мөрт ингээд ер нь амар олон клубүүд яг тийм болсон байсан. Анх наваа яг өсвөрөөс 15 16 таа тоглож эхлэхэд ер нь бол өсвөрт нэг 4 5 баг л орцдог гэсэн баггүй. Эмэгтэй гэхэд ер нь бол нэг 4 баг маг л орцсон. Тэгээд алтмуу хүрлээ хуваагаад авчихсан. Ер нь ингээд тоглоод авчдаг гэсэн. Одоо харин бүр ингээд эмэгтэй гэхэд 20 30 баг, эрэгтэй гэхэд 50 60 ингээд амар олон баг оролцдог болсон байлээ. Яг тэр хэрээрээ ингээд яг сагсан бөмбөг одоо хүүхэд наснаас эхлээд ингээд хөгжөөд явж байгаа л гэж харж байгаа. Хүн ингээд дуртай ямаараа хичээллээд тэрийгээр амжилт гаргаад амжилтыг харахтай үр дүнд хүрэх гэдэг нэг баяр баясгалан та хэд хүүхэд залуучуудад хөргөж харуулсан юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаар бас монголчууд багийн спортоор амжилт гаргадаг шүү дээ. Бүтэхгүй гэдэг байсан. Энэ ойлголтыг эвдсэн нь та хэд нийгэмд өгсөн маш том мессеж юм шиг надад санагддаг. Та хэдэд ер нь энэ нөгөө сагсаар дамжуулаад нийгэмд бас ямар шүү нөлөөллүүдийг
үзүүлээ даа гэсэн бодолтой байдаг уу? Гоё асуулт байна. Тэгээд миний хувьд болохоор одоо ингээд хамгийн их ингээ хүсэж одоо сонирхдаг зүйл нь сагсаар дамжуулж те хойч үеийн ирээдүйн хүүхэд залуучуудаа ингээ урам зориг хайрлахыг inspiration өгөхийг амар хүсдэг те бидний аяллыг ингээ харж байгаа те одоо миний хувьд хэм бол ингээл 19-дөөс ингээ шгшээ тоглож эхэлсэн те тийм болохоор ямар охин байсан одоо ингээд бас те аялал маань дуусаагүй ингээ үргэлжлээд явж байгаа энэ аялал маань тэгээд хичээл зүтгэл дуртай зүйлээ хийгээд үнэхээр дурлаад хийх юм бол бас ингээ те үр дүн гард юм байна хичээл болд юм байна шантрахгүй байх хэрэгтэй байна гэдэг ийм одоо ийм хичээл одоо lesson те хичээлүүдийг ингээ сураасаа гэж хүсэж байна тэгээд бас ийм хамтын хүч тий одоо тийм л одоо тийм одоо инспирэшнийг өгөхийг хүсдэг тий. Таард. Миний хувьд болохоор ингээд хүүхд залууч эхнээсээ ингээд нэг юмнаа туртай байж байгаа нэг амар олон юм л ингээд салдаг штеп ингээд сагс ч юм уу спорт ч юм уу тэнгуүл ингээд өөр спорт руу ингээд явах магадлал амар өндөр байдаг. Тэнгуүл ингээд зөвхөн нэг спортоо туртай тэ өөрийнхөө хичээлж чадах зүйлээрээ хичээлээд явах юм бол хизээ нэгэн цаг чиний хичээсэн үр дүн ингээд амар том амжилт харж хүлээж байгаа. Тэгээ дээрэс нь гол нөгөө нэг зам угаасаа шулуун биш. Тэр явах зам шулуун биш. Хизээ нэг өдөр хазах мөчж гарч ирэн тэрнээс ухаад бүр доошоо буухч гарч ирэн тэрийг харин даван туулж чадах чадвартай тий. Нэг юмда тууштай байж байгаасаа л гэж үздэг. 2019 онд 6 сарын 1-нд яг нөгөө талбай дээр дэлхийн аварга болж исэн баггүй. Тэгээд би яг тэрийг би сагс яг гадаамада тоглолтоо зүгээр ингээд мэддэг байх үедээ яг ингээд зөвхөн хүүхдийн баяр тэмдэглэж очиж байхдаа ингээд очиж үзээд тэгээд хөөх ингээд олон улсын тамирчид ингээд тоглолт юм байна гэж яг анх харж ирсэн. Тэгээд яг мэдээж ингээд ихчнэрийгээ харж өссөн. Тэгээд яг ингээд өөрийнхөө хичээл зүтгэлээр ингээд энэ багт ингээд ороод явж байгаа шиг одоо ингээд намайг ч гэсэн одоо жоохон хүүхдүүд ч гэсэн хараад ингээд за ингээд энэ их чинь ингээд энэ ихтэй ингээд нэг баг болоо тоглож үзчихсэн. Нэг энэ ихтэй ингээд хамт бэлтгэл хийж үзчихсэн ингээд боддог хүүхд байдаг л ах тийм болохоор ингээд яг бас тэр хүүхдүүдтэй адилхан муу зүйлэр биш ингээд хичээл зүтгэлийн талаар ингээд бас яг адилхан инспирэшн өгмөр санагддаг. Манай үндэсний спорт бүгдээр бол жишээлх юм бол бүгчүүдийг компаниуд өөрсдийнхөө нэрээр барилуулдаг штеп. Тэр шиг та хэд дээр тамирчин дээр манай компани тамирчин болооч гэдэг юм тийм саналууд ирд юм болоо. Бидний болохоор одоо ингээд нэг Улаанбаатар Амазонс гэдэг клубтэй харилцдаг. Тийм болохоор Улаанбаатар Амазонсын клуб гэж аав. Одоо тэгээд манай Улаанбаатар Амазонс бол одоо ялангуяа эмэгтэй саксны замыг үнэхээр түүчээр залхаж байна. Хамгийн анхны мэргэжлийн эмэгтэй саксын бомбын клуб. Тэгээд 5-9-5-д орж байгаа хөрөнгө оруулалт 3-9-3-д орж байгаа хөрөнгө оруулалт, өсвөрийн саксын бөмбөгт орж байгаа хөрөнгө оруулалт гээд одоо үгээр хэлхийн аргагүй одоо маш олон юм одоо үйл ажиллагаануудыг хийж байна. Тэгээд манай багийг ингээд одоо үүсгэн байгаа учраас ингээд 4 ах байдаг. Тэгээд тийм болохоор тэд нар ч гэсэндээ бас ингээд нөө энэ саксын бөмбөгийн хөгжилд ингээд өөрсдийнхээ маягаар маш том хувь нэмрийг оруулж байгаа гэж үзэж байна. Клубын зарчмаар бүдэр шиг. Тий. 3-3 саксын бөмбөгийн чансаагаар Улаанбаатар Амазонс эмэгтэй баг дэлхийд 5 дугаарт жагсаж твдээ тэргүүлж байгаа. Энд ирсэн замнал хожлууд Азных байгаагүй. Багийн спортын хөгжилд санхүүгийн дэмжлэг, зөв менежмент ямар чухал вэ гэдгийг үүн дээр Сахилга баттай хөдөлмөр багийн тоглолт нийлэхээр амжилт болон астгийг Монгол охид бидэнд харуулж байгаа билээ. Одоо хүн та нарыг крашлж байна уу? Тийм бах уу? Бидэд яаж мэдэх вэ? Тэмцээнээс тэмцээн, бэлтгэлээс бэлтгэл гэсэн юм. Харин чи сүүлийн дэлхийн аваргаас өмнө 1 сар гэртээ байгаагүй сар байлаад тэгээд дэлхийн аварга дуусаад шууд Солонгос, Хятад гээл сар Жакарта Индонез гээл сар яваад ирээд Монгол нэг 2-7 хоног байж байгаа. Дахиад сая Европ руу 3-7 хоногийн аялал гараад за сая ирээд нэг 7 хоноод одоо 7 хоног бол байж байна. Тэгээд дахиад Хятад руу 3-7 хоног явах чинь. Тэгээд дахиад сар гэдэг үү? Дахиад сар явах. Хаад ингээд байнгын химнэл донд байна штэ. Байнгын бэлтгэл, хүс, хурд, хүч тэгээд дараагийн тэмцээн. Энэ донд ер нь амрахтаа яаж амардаг юм? Амрахтаа юу? Тэгээд болж өгөл гэртээ байх их хичээгээл те. Болж өгөх иш дунтаа ч юм уу тэгж амраадаа тэгээд бэлтгэл хийхгүй үед ч юм уу нэг тусал тариа идэх ч юм уу нэг өөрийгөө нэг сэргээх юмнуудыг юм айгуух хийдэг. Хамгийн гол нь унтах хамгийн ер нь зөв. Тэгж амраад да.
Тийм. Миний хувьд болохоор бас яг адилхан ингээд гэр бүлтэйгээ яг quality цаг ингээд сайн цагуудын өнгөрөх тэгээ дээрээс болж игэл найзуудтайгаа уулзах. Тэгээд тэгээд ер нь бас сонирхолтой хөгжилтэй юм зийнүүд хийх дуртай. Тэгээд бас нөгөө залуу хүн болохоор бас ганцхан сакс гээд ер нь бол маш завгүй байдаг. Тэгээд завтай үедээ бас ингээд найзуудтайгаа уулзахыг хүсдэг. Тийм. Яг угаасаа нөгөө нэг байнга саксыг ингээд бодоод байхараас заримдаа ингээд хаяа түртэд байдаг, стрессэд байдаг. Тэгхгүйгээр зарим одоо ингээд амралтын үе муураас арай өөр зүйл хийгээд мэдээж угаасаа ингээд гэр бүл хайр талцныхаа хүмүүстэй ингээд цаг зав өнгөрөөгөл илүү тийм сонирхолтой зүйлийг нэг зарим яг ингээд хаяа бүр ингээд яг нэг саксыг бүр ингээд мартчихагаад гоё ингээд тархиж хэлээд өөр юм хиймээр санагддаг тийм. 10 жилийн дараа та гурав тусдаа хариулж өгөөч надаа. 10 жилийн дараа юу хийгээд хаам явж явах вэ? Миний хувьд болохоор одоо юу гэх юм ингээд мэдээж зоригтой гэхдээ ингээд юу гэх юм ингээд яг тэгжин гэж хэлэх дурггүй. Тийм болохоор тэгээд би бол өөрөө юу ч хийжсэн тэгээд өөртөө ихтэй тэгээд ямар ч сайн хүн байхыг хичээж байна. Бусдад тусалтай, бусдыг ойлгодог тийм сайхан сэтгэлтэй хүн хэвээр байгаасай л гэж бодож байна да. Би ямар ч гэсэн яг тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд юу болж холдох нь уу. Тэгээд ер нь бол яг 30 хүртлээр ер нь хичээл нь саксан мөнгө хичээлээд ингээд яг өөрөө нэг одоо тэр хэмжээнд хүртэл нь явахыг хичээнэ. Одоо за би Валиа гэдэг үе хүртэл явахыг бодож байна. Би бол 32 оны олимпиад оролцож байна. За амжилт. За баярлалаа. Бодож санаж байгаа бүх төлөвлөгөөнд биелэх болтугай. За. Тэгээд дараагийн гой мэдээнүүдтэй гой мэдээ биш байсан ч гэсэн та гурын бодож мөрөөдөж байгаа тэр бүхэн биелэх болтугай. Амжилт хүсье. Тэгээ одоо оролцох тэмцээнд бас амжилт хүсье. Бидрийг бас ингэж өөрөж оролцсон үндэсний телевизийн хамт олондоо баярлалаа.